Hi guys. Өнөөдөр би бүр маш удаан бодож явсны эцэст бас манай найзуудын их хүсэлтээр home tour бичлэг хийх гэж байна. За тэгээд энэ байранд болохоор гурлан амьдардаг. Би манай найзлуу, тэгээ манай найзлагын дүү гэд бид гурав амьдардаг аа. За тэгвэл одоо бүгдээрээ бичлэгэндээ харцгаая. За ингээд үүднээс орж ирээд ингээд манай коридор Симбалжан гутлын шүүгээ ингээд байгаа. Би энэ гутлын шүүгийн өнгөнд бүр амар дуртай. За тэгээ энэ болохоор манай найзлуугийн түүний цуглуулга байна. Хөрхөн гэрэл асч. За тэгээ дэшээ намны тос, усны тос, мөртөө тос гэдэг ойр зур гарахтаа хэрэглэгддэг юмуд ингээд тэгээ чинь витамин. За тэгээ бөмбөг. За энд харагдаж байгаа тагтан дээр болохоор энэ нэг хувцсны хувц угаалгын өрөө. Тэгээд ингээ харах юм бол угаалгын машины цаанаас хатаагчтай. Тэгээд энэ доороо дотор хувц угааж болох юмтай байгаа. За энд ингээд хувцсад угаагаад тавьчихсан. Ингээд харагдчихна. За тэгээ ийш харах юм бол энд одоо ийм том тал байгаа байхгүй юу? Том тал. За энэ хаалгнаас бас дахиад ийм том хаалгатай. Тэгээ энийг бол нэг хаагаад идэх өндөө үзүүлэх гэж таачлаа. За тэгээд ингээ хараад харангуут энэ болохоор хогнуудаа ялгаад хайчихна. За хамгийн ихний энэ өрөө болохоор бид ерөнхийдөө агуулгах гэж явд юм дөө. Хамаг өвлийн хог цэрэрлэгдэхгүй юм одоо бүгдийн нийшээгээд байлгаж байгаа. Тал дотор хөнөрцөн байггүй болохоор нэг харуулад явах уу. За ингэж яваад цаашаагаа явхаас өмнө бүгдээрээ манай өрөөтэй танилцъя. Энэ л манай найзлаг бит хоёр өрөө. За энэ болохоор бит хоёр өөртөө нэг хийсэн ингээд тусгаарлалт маягаар хөрхмагад. Тэгээд эндээс харах юм бол бид хоёр хамт авсан зургууд, манай найзлын зурсан зураг, тийм янз бүрийн багнууд, манай найзлын багнд ер нь бол амар дуртай. За тэгээ ингээд зураг зурх гэдэг камасаа бэлдсэн. За эндээс харах юм бол бид хоёрын прожектор орой унтж мэддэг энэ хандлуугаа юм уу, энэ хандлуугаа ингээд тусгаад кино үзэж байгаа мэддэг. За тэгээд ор ахгүй хоёрт матрасан дээр унтдаг. За тэгээ энэ дээр болохоор ойр зур хичээлийн хэрэгсэл энэ төр хамгийн төштөлөө амар гоё юм шүү дээ. За тэгээ ноутбук. Энэ ширэн болохоор кемпинг хийдэг ширээ байгаа. За энэ хэсэг юм байна. За эндээс ингээд эргээд харах юм бол миний гоо сайхны ширээ. За энэ болохоор манай найзлуугийн зурсан зурагнууд байна. Тэр болохоор бит хоёрын гар. За энэний өнгөн яагаад юм байгаа вэ гэхээр энэ дээр байгаа тууцан гэрэлнүүд асахаараа энэ ингээ хөдөлдөг зураг шиг өмнөд нь ингээ солигдож харагддаг байхгүй юу? Мугай харагддаг. За тэгээ ингээд энэ хөрхөн жижигхэн гэрэлнээс ингээ унтаж асна. Өнөртөөс хайр зургаас сайхны бүтээгдэхүүнүүд энэ хөрхөн жижигхэн сүмнэрүүд энэ бүр амар cute байна. Сянгээ хийсэг болчихж байгаа. Цонхоор нэг иймэрхүү харагдчихээн. Тэр юм хар өшгөнд бартай. За энэ болохоор бас нэг манай найзлын зурсан зураг нэг л авчихчихнэ. Тэр дээдлэх болохоор миний ганцхан зурсан зураг нөт. Надаас миний зурсан зургууд амар их байсан юм уу? Тэгээ энд нүүж ирэхээс өмнө хамаг хүмүүс тараагаад өгсөн.
За энэ болохоор миний зурж байгаа төр үлдээсэн байгаа зураг байна. Өөрчлөлж зурах зав гарахгүй бол. За энэ болохоор манай найзлагийн камер цүнх камер юм байна. Би нөгөө нэг цэнэглэхэд төр ингээд онгойлгоо тавьсан байна уу. Энэ болохоор бас камерныхын хэрэгслүүд. За тэгээд бидний зураг зурдаг хэрэгсэл нэгтгэлийн яар зурагнууд байхаа. За эндээс ингээ харах юм бол тэр хоцны өрөө. За энэ хямдгаас жисэн юм хөрхөн юм дээ. За ингээ хоцнууд ер нь бол амар бараа хоцнууд байна. За тэгээд цүнхнүүд энд бол ингээл дотор хоцсон ботлуудаа хийгээ явчихна. За энэ л бас миний цүнхнүүд малгай. Дэшигээ ингээд хэрэглээд төгөөмөд тавьсан. За энд ингээл манай найзлагийн баахан шилнүүд, энд бас ингээл цагнууд, хойр зур хэрэглэгдэх зүйлүүдээ бүгдийг өөрөө тавьчихсан хэвчнүүд байна. Ийм байна. За эндээс дээшлээд харах юм бол тэр угаалгын өрөө байгаа. Нийт харах юм бол зя талтай шүгтэй хойр зурнуудад тавьчихсан. Угаалгын өрөө юм байна. Би бас тэр энэ ягаан хэсэгт нь бүр амар хөөрхөн санагдаад дуртай байдгүй. За эндээс ингээ гараад ер нь бол манай өрөө ингээ болчихж байгаа юм. Иймэрхүү. Тэгээ нүдэн гэрлүүд нь бас амар хөрхөн харааддаг. Бас ахаар. За бит хоёрын өрөөнөөс гарвал манай найзлагын дүүг өрөө байна. Тэгээ эзэнтэй өрөө юм чинь харуулад явах уу. За энэ болохоор бас нэг угаалгын өрөө байгаа. Найзлагын дүү ашигладаг, зочид ирүүл бас ашигладаг. За ингээд харцгаавал том өрөө байна. Ингээд тавцгаалгын тоосоор өгч. За тэгээ манай найзлуу шивээс идэг болохоор бас ингээд шивээсний машин янз бүрийн юмнууд байна уу. Жохон зам байгуул. Тэгээд энд ингээд гитарнууд ингээд харагдчихээн. За энэ плей хандлахаар ингээд бүгд тэр чигтээ тоглоом байгаа. Наар ийм тоглоом цуглуулах хоббитэй. За тэндээс энэ прожектор харагдаж байгааз энэ прожектор болохоор энэ хандлуул тусна. За энэ хандлуу яаж тусах вэ гэвэл тэр дээр байгаа бууж ирдэг байхгүй юу? За би та нарт дээрээс хийг үзүүлье. Эндээс удирдлагаараа ингээд 43 буугаад ирнэ. Тэгээд одоо ер нь бол янз бүрийн тоглолт киноны үзэл бас энэгээр үзэл. Айгуу гоё. За ингээд тогтооч. Ингэж харагдана. За ишлэхэд ингэм бол тоосорч агаас зэвшүүлдэгч гээл бас иймэрхүү тоглоомнууд. За ингээ харах юм бол ер нь бол манайд энэ кемпинг сандал ширэнүүд амир их байгааз бүгд кемпинг хийдэг болохоор тэгээд эдрийг ашиглаад ер нь бол нэг ширээ сандал супер амтартай. Санаа зовтгондоо. Тэгээд гэртээ бараг бүгдээрээ байхаасаа илүү байхгүй нэг болохоор. За энэ бас ингээ ширээ. Энэлт нь болохоор бас ийм цонх байгаа. Энэ цонхыг ер нь бол ингээд аагаад тавьчихсан дөө. За ингээд харвал манай галтгоо байна. Галтгооноос Монголоос ирсэн, Монголоос авчирсан архинууд тэгээд ингээ ойр зүр бас жоохон замраг байна уу? Бисээ хоол хийгээд янзлаагүй л. За миний галтгооноос хамгийн дуртай хэсэг болохоор энэ гэрэл, энэ тавцан, тэгээд мэдээж нөгөө галтгооны энэ өнгө надад бүр амар таалагддаг. За ингээд
Эндээ шүүгнүүдтэй нэхэл тэтгэврүүдээ бас хийсэн. Хөрхөгч байна. Энд л бас амар хөрхөө. Цай, ойр зур амтлагчнуудаа хийчихсэн. За. Ингэж харагдаж байна. Энд бас ингэж зургийнхаа биернүүдийг угаагаад явчихсан. За юм бэ. Энтлийн пиранда болохоор бас ер нь бол хувцаатаах юм агуулах зорилготой. Юм тиймэрхүү юмар ашиглаж байгаа. За ингэж. Тэр цаана болохоор кемпинг хийхэд яддаг майхангууд байна. Тэгээд тоосоор өгч. За энэ талаас нэг концепт юм байхгүй. Ингээл болчлоо. Тал ингээ болж байна уу? За тэгээд миний өөрөөр жижигхэн бичлэгтэй хамт байсан бүгдэнд баярлалаа. Тэгээд өөр бас гоё сонирхолтой бичлэг үзмээр байвал ямар бичлэг үзмээр нь комментэнд бичээрэй. Тэгээ анх удаага бас ийм бичлэг гэж алгаж жоохон сандралтай. Яаж ярахаа мэдэхгүй. Жоохон тийм байла. Гэрэл ундраад байна. Тэгээд лайк, subscribe хийгээрэй. Дараагийн бичлэгээр уулзтлаа түр. Баяр таа.